За сайн байцгаана уу та бүхэндээ 8 сарын 15-ны өдрийн мэндийг хүргэе. За хумсан цэцэг маань ингээд сайхан өрөө өгөөд өрн сайхан хатаад ийм сайхан болсон байна. Энэ био хумсан цэцэг байгаа. Надад би тарьсан. Тэгээд өрийг аваагүй. Цөөхөн өр авсан. Тэгээд өр нь өөрөө унаад ингээд маш их хэмжээгээр ургасан. Нүг нь нэг нас цэцэг. Тэгээд өр нь унаад бол өөрөө ингээд ургаад байна. Их хөөрхөн. За би ингээд одоо хумсан цэцгийнхаа энэ хараа хатаад ингээд цэцгийн минь үрийн гой бор болцсон байна. Одоо энэ хатсан энэ цэцгийнхаа үрийг ингээд сайхан аваад ийм үр гарна. Ийм гоё үр гарна да. Хумсан цэцгийн үр. За хумсан цэцэг минь ингэж гоё дэлбэлнэ. За ингээд гоё дэлбэлээд тэгээ дараа нь ингээд цэцэг нь хумигдаад ингээд тойроод ингээд үр нь гараад ирнэ. За ингээд цэцэг нь хумигдаад ингээд үр нь гараад ирэхээр энэ зэрэг энэ цэцгийнх нь дээдлийнх нь оройг ингээд авцсан ч болно. Авахгүйсэн ч болно. Тэгээ аяндаа өөрөө ингээд хатаад цэцгнийх нь дэлбэнүүд нь унаад тэгээд ийм ногоон байжгаад бүр хатаад ирэхээр ийм гоё бор болоод ирнэ. Тэгээ хатаад ийм бор болцсныг авахгүй бол энэ өөрөө унаал газар унаал тэгээл өөрөө ургаад байна гэсэн үг. За тийм учраас хатаад ийм гоё болцсон хумсан цэцгнийхаа өрнүүдийг дор нь аваад байна. За ингээд би та бүхэндээ эко био ийм гоё хумсан цэцгний үр явуулж байна. За энэ хумсан цэцгээр та бүхэн одоо арьсан дээд зэргээр сайн арьсны өвчнөд тийм учраас саван хийж болно. Усанд найруулаад ууж болно. Тэгвэл гидсний гөрүүл зөвхөдлөгөө тэгээд гидсний ашигтай бактерийг дэмждэг. Сайн байгаа. Буцалгаад усанд орж болно. Баандаа хийгээд саван хийж болно. Тослонд дарж болно. Цэцгээ аваад тэгээд хатаагаад одоо ингээд ирсэн энэ цэцгийг аваад зөвхөн энэ үзүүрх нь хэсгүүдийг аваад тэгээд цаасан дээр тавиал энэ хат чинь энийг та нар дээрээс нь ургамлын тос хийгээд 7 хоног байлгах чинь өдөрт нэг удаа онгоолгоос ихсэрнэ. Тэгэл 7 хоног байхад энэ нь бол дээд зэргийн сайхан ургамлын хумсан цэцгний тос гарна. За энэ тасаа та бүхэн гарандаа түрхэж болно, биеиндээ түрхэж болно. Арьсны бүх төрлийн өвчнөд сайн болохоор ялангуяа энэ ногоо тарьдаг одоо улсуудад бол гар мар хагарах тэгээд тохолцроотах тийм юм байхгүй. Тэгээд дээд зэргийн сайн ялангуяа арьсны мөөгөн цэрэнтерт бол дээд зэргийн сайн ийм сайн эмийн ургамал байгаа. За тийм учраас та бүхэн энийг маш их хэмжээгээр тариад хурааж аваад тэгээд эрүүл мэндэд ашиглаарай. За ингээд би одоо өрөө авч байна. За өрөө аваад та бүхэнд явуулна. Та бүхэндээ амжилт хүсье. Та бүхний минь ургац ариун байх болтугай.